Сайн байцгаана үнэзүүдаа та бүхэнд би өнөөдөр зөвхөн номныхоо залхуурах гэдэг сэдвийг ярьж өгөх болно. Тэгээд залхуурах гэдэг сэдвэн дотроо хоёр бүлэгтэй, нэг нь залхуурах, нөгөөх нь бодох биш үйлдэх гэдэг сэдвийг би тогтч бөгөөд тодорхой ярьж өгөх гэж хичээнэ. Тэгээд хамгийн түрүүнд залхуурахаас эхлэе гэж бодож байна. Тэгээд бид бүхэн ингэж өдөр тутамдаа маш ихээр залхуурдаг. Залхуурах гэдэг нь яадаг вэ гэхээр ингээд чи төлөвсөн ажлаа ингээд маргааш ингээд яг ингээд өнөөдрөөсөө хийх ёстой байтал маргааш хийгээд ингээд хойшлуулах. Эсвэл ингээд чи 6 цаг сэрүүлэг тавьчаад тэрийг ингээд сэрүүлэгч ингээд дуурайх ерөөсөө босохгүй ингээд тэгээ эсвэл тийм тэгээд ажилдаа ингээд нэг өдөр явах байсан чи ингээд тэр өдрөө ингээд худаа шалтгаан тооччоод ингээд амрах жишээний яг энэ ингээд юмнаас зайлсхийхийг ерөөхдөө бол залхуурах гэж хэлж байгаа. Тэгээд бид бүхэн ингээд залхуурах нь ирээдүйд ямар хор уршигтай вэ гэвэл чи ерөөсөө юмыг ингээд яг багадаа энэ залхуурсан зангаараа шууд ирээдүйд том болоод тийм затай болчдөг. Яагаад вэ гэхээр ингээд бид бүхний багадаа яаж исэн багадаа ингээд ашиглаж исэн зангууд маань ингээд ерөөсөө засарж залруулахгүй л багадаа тэгэхгүй бол ингээд том болоход яг ингээд тэр ингээд зан чанараараа хэвээр үлдчихдэг. Тэгээд залхуурахаас ингээд өөрийгөө сэргээх хамгийн чухал аргуудын нэг бол манай ээж надад зааж өгч ирсэн баггүй ингээд 1 2 3 гэж шууд сэргээд босох гэд ямар нэгэн ингээд чи унтаал ерөөсөө ингээд босч чадахгүй байх юм бол 1 2 3 гэж тоолоод шууд сэргээл босох юм бол ингээд амар үр дүнтэй байдаг байхгүй юу? Тэр арга бол бас ингээд үр дүнтэй. Тэгж чадах юм бол чи ирээдүйд ингээд яагаад би юу нэг залхуурахгүй байхыг яриад байгаа гэхээр одооноос ингээд хүүхдүүд чи хичээл сургуульд явж байгаа шүү дээ. Тэгээ тэр өдрөө ингээд чөлөө аваад ч юм уу ингээд ямар нэгэн байдлаар ингээд таслах ч юм уу. Тийм байх юм бол ингээд чи залхуурсан тооцогдож байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд залхуурчж байгаа болох юм бол чи тэр хичээлээс ингээд хоцорчж байгаа гэсэн үг. Тэгээд хоцорсон чинь чи тэр хичээл ингээд шалгалтын дээр орж ирэхэд муу ингээд яг ингээд сайн оноо авч чадахгүй тэгээд ингээд муу дүн авснаараасаа болоод чи ингээд дажгүй ажилд орж чадахгүй, дажгүй ажилд орж чадаагүйсээ их мөнгө олж чадахгүй, их мөнгө олж чадаагүйгээсээ өргөлдөгч болж чадахгүй гэсэн үг. Тийм учраас бид бүхэн аливаа зүйлийг яахгүйгээр залхуурахгүйгээр 1 2 3 гэд тоолоод яг тэр ингээд залхуурах чи яхсан бол өөрийгөө сэргээгээд босох хэрэгтэй. Тэгж чадах юм бол чи ямар нэгэн хичээлээс дутахгүй тэгээд дээрэс нь өргөлдөгч болно. Тэгээд бодох биш үйлдэх гэдэг сэдв нь бол ер нь бол залхуурахын ингээд залхуурах сэдвийн дотор нь байдаг ингээд чи залхуураад залхуурах үндэс нь болохоор юу гэсэн үг вэ? Хийх биш бодох гэсэн үг. Яагаад вэ гэхээр би сая ингэ ярьж явах жишээ гарсан шүү дээ. Юу гэж вэ гэхээр ингээд чи өглөө ингээд босоод биш ингээд хичээлдээ ингээд явахгүй өнөөдөр чөлөө авчий гэж маргааш яг хичээлдээ яваад тэр хичээлээ нөхөд авчий гэж бодож байгаа. Энэ нь маш буруу. Энэ нь ингээд яг бодож байгааз харин тэгээд залхуурахгүй байхын тулд хийх ёстой гэсэн үг. Юу хийх ёстой вэ гэхээр чи хичээлдээ явах саяны жишээн дээр бол чи хичээлдээ явах байлаа шүү дээ. Тэгээд хэрвээ чи ингээл өглөө 6 цагт сэрүүлэг тавьчаад тэрэндээ ерөөсөө босч чадахгүй ингээ ядраад байх юм бол 3 тоолоод ингээ босох чинь үйлдэл хийх. Харин ингээд за өнөөдөртөө ажилдаа явахгүй ингээд амарчи, тасалчи, чөлөө авчи гэж бодох нь ингээ бодол болж байгаа. Тэгээд чи өдөр болгон ингэж юмыг хойшлуулсаар байтал нөгөө нэг чиний ажил тэгээд цалин юмнууд чинь ингээд улам л ингээд чи өргөлдөгч болох боломж чинь ингээд улам ингээд хойшлоод байна гэсэн үг байхгүй юу? Ингээд багаар хувь нь ингээд багасаад л байна гэсэн үг. Тийм учраас бид бүхэн юмыг бодохгүйгээр хийдэг болцгоё гэдгийг уриалсан. Тэгээд мөн залхуугаа ялан дийлэх талаар гарсан сэдв байлаа. Тэгээд энэ бичлэг маань таалагдсан бол лайк дорж subscribe хийгээрэй. Баяртай.